За өнөөдөр бол 2019 оны 4 сарын 29-ны өдөр би Янжин Дулан байна. Энэ өвөр Монголын шилийн голын авгын цагдаагууд энэ өмнө жоохон гэртэрж явах шиг байна. Өдөр сөнөгөө надад 24 цаг харна, 2-3 машинтай хараад явна. 24 цаг хараад сахаад суuna. Хаа явах гэж бүр хязгаарлана. Хүний ирэх гэдэг юмтэй үлдээ шууд халдаад миний ирэх гэсэн юмыг бол хүний ирэх гэсэн юмыг бол шууд бошилж байгаа. Тэгээ энэнгүүрэн барахгүй эсрэг талын асар дүр камер авчраа өгсөрцөн. Энэ доор талд нь нэг харж байгаа үст. Дээр бүр 6 дугаар давхар бас нэг авчраад өгсөрцөн байна. Энэ ингэж 2 камераараа надад ингэж харж байгаа юм байна. Энэ дундаж хүн гэртэрч ихгүй юу? Энэ ямар ичх нүргүй ийм ичгөр сонжиргүй болцсон юм битгүй байна. Өстө нэр юу болтолж гарч ирэх гээд надад ингэж харж байгаа болоо. Өнөө өгөл хэлэхгүй гэж байгаа хэрэг. Би бол одоо өчргөө их онцгой нэг их л улс төрд оролцсон явдал байхгүй. Төрийн ялтан болох хэмжээнд л хүрээгүй. Зөвхөн орон нутгийнхаа энэ байдлууд их ингэж эрх ашиг талдсан юм нутаг дэвсгэр алдаад байгаа энэ учирдл хэдэн жил бас жоохон оролцсон төдий. Энэ юу болж байна? Энэ дундаа гэтэрж байна уу? Ийм болно гэдэг чинь. За нутаг бас газар шороо орчин авахгаа хамгаална гэдэг үл Ши Жинпин тэргүүлэгчийн хүртэл ураа байгаа шүү дээ. Би ер нь бас энэний эсрэгүүц тэр хүнтэй бас санал нэгдсэн шиг санагдах. Өчиргөө энэ ялын хэмжээнд хүрнэ гэж үдээ. Энэ орон нутгийн засаг, орон нутгийн ноёдууд бас жоохон энэ юу гарч ирэх гэж байгаа болоо. За манай авга гошууны дотоодын хандлагатай очооны дарга нь Жан Ли Пинг гэсэн хүн баг. Энэ л томлоор ийм юмуд хийж байгаа байх та. Ийм харгас гэрцгээ дарангуйлыг над үзүүлж байна. Олнороо үзвэ. Ард том үзвэ. Энийг би хөөцөлднөө ингээд тавих юм биш. Дэлхийн хүний эрэхэд би энэний тухайтай би бүр тусгана. Ингэж хүний эрэхийг ингээд дарангуйлна гэдэг чинь. Би юу хийсэн бэ? Ялтан болсон би хэрвээ ял хийсэн бол ялтан болоод надад оч 20 доо. Юунд ингэж өстой нэрэн гэрдэж биш гямдч биш ийм нэг юмд ингэж надад ингэж бүх эрхийг хязгаарлаж гасчих гоё. Ингэж өөрөөсөө ял хийж байгаа юм. Жинхэнэ өөрөөсөө ял хийж хуйлж орчиж байгаа хүмүүсүүд юм. Хуйл гэсэн юмыг гардаа хатгахчаад хуйлын эрх бүр эдний гэрийн юм шиг. Хуйл гэдэг бүр эднээсийн гэр хэрэгжүүлэгддэг нэг багаж болчиход байгаа. Яа нэгвэл яа дураараа. Энэ юуны төлөө ингэж надыг хязгаарлаж байгаа юм бол. Дээр шатанд болохноор баг надыг одоо өстө улс төрийн ялтан шиг мэдүүлдэг байхаа. Тэгчгээд надыг ингэж хязгаарлаж байгаа. Энгийн нэг зүгээр нэг зарах хөдөлсөн малчин бүсгүй биш. Тийм тэрнээс том малгайг л авч зүүлгэж байгаа байх та. Ингэтлэн гүт тавьж яхаар үзэгд. Эдэн энэ дунд нь ямар ашиг олж байгаа бол ашиг нь эдэн гүртэж байгаа шүү дээ. Ийм хүмүүсүүдийн ингэж харж барьж явж ивэл бас их хэмжээний зоос мөнгө улсаас өгдгийн гэлээ баг энийг гөртөж байгаа байх та. Гайхах буу яарч би энэ бүхнийг хөөцөлдөх цаглаа байх. Энэ муусануудыг станаар энэ орон дээрс нь өгчрүүлж авч хаях. Болох хэлсний бол булчингаар гарах цаг улаа байх. Үнэн уурын хөдлөг нь юу болцсон.